Hi guys, welcome back. Өнөөдөр ямар бичлэг хийж байгаа вэ гэхээр ажлын цүнхээ харуулаад дотор нь юу байдгаа харуулна. Тэгээд харсан чинь сүүлд баг сургууль тахтаа хичээлийн цүнхэнд юу байдаг талаараа бичлэг хийсэн байсан. Тэгээд энэ цүнх надад айгүй таалагдсан. Яагаад гэвэл ийм урт оосортой. Тэгээд би ажил руугаа алхдаг болохоор ингээд ийм урт оосортой ахаар өрөөд яваад алхахад айгүй амар. Тэгээд зүгээр айгүй эвтэйхэн. Тэгээд би тийм том цүнхэнд нэг дуртай биш. Тийм болохоор энэ ингээд айгүй хөрхэн авсаархан жижигхэн тэгсэн мөрчлөө айгүй их юм багтдаг тийм цүнх байгаа. Гадна болохоор нэг юм хөрхэн charm зүрхийн хэлбэртэй юм charm байна. Нэг юм халаастай. Дотроо нэг тийм улаан халаас байхгүй. Хооронд нь ингэж яаж болдог каноп байдаг. Дотор нь ингээд их юм хийхээр бол ингээд том болчдөг. Нэг иймэрхүү юм байгаа байхгүй юу? Энэгээр нь ингээд хооронд нь ингэж клип хийгээд тэгээд айгүй хөрхэн ингээд хөрхэн жижиг авсаархан болчдөг. За тэгээд зөвхөндөө юу авч явдгийг харуулъя. За хамгийн түрүүнд болохоор iPad-аа авч явдаг. Энэ iPad-ыг болохоор намар авсан сая 9 сард. Тэгээд тэрнээс хойш бараг өдөр алган л хэрэглэж байгаа. Аюу хэрэгтэй гоёгаа лаптопыг бараг орлоод хэрэглэж болдог. Гэхдээ яг ажил мэжлээ хийхээр бол би лаптоп дээр хийхийг илүүд үздэг л дээ. Гэхдээ яг бүр шаардлагатай тохиолдолд ер нь бол хэрэглэдэг. Тэгээ энэ дээр ойрд дандаа бичлэгүүдээ янзалж байгаа. iPencil-тэй ирдэг болохоор гой хөөрхөн юм зурж бичих юм дээр бол аюу хэрэгтэй. Энэ болохоор Ciel-ийн bullet journal тэгээд дахиж гаргахаа болцсон гэсэн. Гэхдээ энэ надад маш их таалагддаг. Яагаад гэвэл зузаан цаастай тэгээд үзэг нэвтэрдэггүй. Тэгээд айгүй гоё ингээд 180 бэлэгдэж мэлэгддэг айгүй хөрхөн төвтөр. Тэгээд энэ дээр одоо зүгээр тийм note маягаар ингээд ашиглаж байгаа юм бичиж авч тэмдэглэхэд хэрэглэж байгаа. Дараагийн юм нь болохоор миний нүдний шил байна. Нарны шил. Ийм нарны шил авч явж байгаа. Нэг тэгж нарны шил ер нь бол зүгээр байдаг байсан. Тэгээд хараагаа янзлуулснаас хойш жоохон нар мавнд ч юм уу жоохон эмзэг болсон. Гэхдээ бас нүдэ хамгаалахын тулд бас нарны шил ер нь илүү зүйдэг болсон. Дараагийн юм нь болохоор миний Kindle байна. Энэ болохоор Kindle Oasis гэдэг загвар нь. Kindle-тэй бол ингээд ийм pop socket гэдэг нь шүү дээ. Иймэрхүү юм хийгээд ингээд бариад уншихад амар. Oasis-ыг бас сонгосон шалтгаан нь айгүй гар дэвтэйхэн, арай том. Kindle-тэй боснос хойш ном бүр хамаагүй их уншиж байгаа. Нүд нөгөө гол нь их ядраадаг байхгүй илүү тэр цаас шиг байдаг болохоор нүдэнд айгүй айтаахан. Цүнхтэй нэрсэн нэг юм хөрхөн кошлог шиг юм байгаа. Тэгээд энэ дотор нь хэрэгтэй юмнууд авч явдаг. Цүнхэн дотор ингээд бүх юм амар замбраагүй байгаа тахаар надад ерөөсөө айгүй хэцүү гэдэг юм олоход цэнэглэгч, нэг Kindle-ний цэнэглэгч, тэгээд AirPods, нойтон сэлфэдэг, ариун цэврийн хэрэглэл, oil blotting sheet, хөрхөн мас. Хиймэл нулимс 1-2 цаг тутам тусаадаг. Яг ийм нөгөө суугаа ажил хийдэг, өдөржингөө компьютерийн урд сууж ажил хийдэг бол заавал ийм хиймэл нулимс нүд чигшүүлэх тийм тусаагаар заавал хэрэглэх ёстой. Тэгээд яг би өмнө нь их амар хэрэглэдэггүй байсан. Тэгээд нүдний хагалгаанд орсноос хойш юм л байнга хэрэглэдэг болсон. За энэ дотор болохоор утасны нэг юм лензнүүд ингээд micro lens, macro lens, ингээд fish eye маяг болгодог тийм лензнүүд гарны тас юм хөрхөн ингээд онгоолгоод хэрэглэдэг. Миний гар угаасаа өвөл амар хуурайшдаг бүр. Жохон бахад ч гэсэн амар хуурайшдаг гэсэн. Тэгээд Орсын Детский крем энэ авч хэрэглэдэг байсан. Хуурай шаад хагараад идэв байсан. Тэгээд одоо тэгүүлгүй тул ер нь бол бараг өдөр болгон байнга л тосторхдаг. Бүсний сам онгоогоод хэрэглэдэг. Би нэг Японд ахтаа нэг буудлаас нь л авч ирсэн. Бүсний болтнууд би бол гадуур бараг хизээж бараг хүсээ боодоггүй. Гэхдээ яг хаа ингээд эргэн тойрны хүн амтнд хэрэг болвол гаргаж хэрэглэдэг. Тэгээд дараагийн юм нь болохоор энэ өнөртөөс хуурай салфетыг нэг даван уут. Тэгээд дотор нь ингээ хуурай салфетыг хийгээд хэрэглэдэг байхгүй юу? Жохон урдуураага үсээ зүгээр авчиж мавчиг гэвэл нэгээр авчичдаг. Витамин C. Тэгээд бас нэг юм хамарны гавар, тэгээд ингээ үнэртдэг. Таиландд явж байхдаа авч ирсэн. Айгүй айтаахан. Тэгээд Монголд эмийн сангууд орж гисэн зардаг. Адаптер. Камераараа бичлэг авбал шууд iPad-таа холбоол татаж аваад энэ дээр янзлахад айгүй амар нөгөө iPad, компьютер бүх юмтай ингээд USB-C адаптер. Энэ айгүй зүгээр мөрхөө юмнууд байна. За дараагийн юм нь болохоор миний нүүрний бодог. Чинь өмнөх ажил руугаа бараг 30-40 минут ингээд машинд суугаад төвчрээд явдаг байсан байхгүй юу. Тэгээд одоо болохоор нэг 15 минут талхаад ажил руугаа явдаг болсон. Машинаар явдаг байхдаа ер нь бол машинд ингээд нүрээ буддаг байсан. Төвчрж явах цаандаа. Тэгээд
Одоо болохоор ажил жоохон ойрхон болсон болохоор аль болох өглөөдөө гоё цаг гаргаад өөрөө гоё дуу муу сонсонгоо будахыг ямар илүү үзээд байгаа. Ер нь бол энийг ингэж бараг зөвхөндөө авч явдаггүй. Гэхдээ сүүлийн 7 хоног ажил дээрээ очиод газ мойлт ч юм уу газ бодож бодоодсэн болохоор аваад явсан байгаа. Миний цөөн дотор байгаа. Anastasia-гийн Soft Glam гэдэг нүдний palette энэ зүгээр хөрхөн ингийн хөрхөн өнөдтэй цар өнгөлөгч blush юм өнгөтэй. Айгу хөрхөн одоо төрчихсөн байгаа. Гэхдээ нэг мэддэхгүй баг шүү. Origami Lip Essence энэ айгу таалагдж байгаа. Миний уруул ер нь байнга жоохон хурааштай байдаг байхгүй. Тэгээд энийг түрхээд байгаа ойрт. Миний сармасыг хардаа амар гоёгаад гоё сармасны будаг олсон. Feathery Fix Cara гэдэг юм Fixie-гийн нэг юм сармасны будаг. Тэгээд энэ болохоор юм нарийнхан фокуслж байна. Тэгээд энийг хэрэглэснээс хойш би бараг сармас хийлгээд сармасны хэмж бараг хийлгэх шаардлагагүй юм байна гэж бодоод байгаа. Сармасаа ингээд дэрвэлгээд энэгээр бодонгот ингээд өдөржингөө иймэрэ байж чаддаг. Миний анхны ингээд бараг анх удаага ийм сармасны бодогтай очирч байгаа хгүй юу? Sephora Best Skin Ever гэд foundation-ыг би ойрт хэрэглэж байгаа. Энэ болохоор миний өөртөө авч ирсэн хамгийн анхны крем. Ингээд өнгө мөнгөний гоё таардаг 25N гэсэн тийм номертой тийм foundation энэ айгу зүгээр байгаа. Энэ болохоор жоохон тийм matte ахгүй юу? Нэг тийм одоо glowy биш. Тийм болохоор доорх нөгөө skin care айгу сайн хийж айгу гоё гардаг. Уруулын бүтээгдэхүүнүүд гэвэл бас юм lip gloss тэгээд энэ pastel makeup-ийн уруулын будаг. Өнгө нь юу лээ? Ямарчсан энэ бол миний өдөр тутмын өнгө ахгүй юу? Тэгээд сүүлд бас энэ Romand гэдэг Solon's brand-ийн Juicy Lasting Tint авсан. Pomelo Skin гэдэг өнгөтэй. Тэгээд энэ бас айгуу гоё юм билээ. Юм усрахаг, төрөхөд glossy амар гоё харагддаг. Гэтэ яг хоо жоохон амархан ярилтай юм билээ. Ингээд уруулын будаг будчихад бид нар чинь ингээд ингэдэж штэ. Тэгэж болохгүй яг аль болох жоохон хоёр урал дээд одоо сайн будаад ингээд жоохон хүлээгээд тэгвэл гоё арай жоохон удаж байгаа юм шиг санагдсан. Мөнхөндөө энийг авч яваагүй тохиолдолд ер нь байнга юм уруулын будагнууд авч явж идэг. Энэ болохоор Японы Canmake гэдэг highlighter. Нүдний дотор тал highlighter маягаар, pen маягаар ер нь хэрэглэж байгаа. Айгуу боломжийн үнээр Японд зардаг байхгүй юу? Энэ бараг нэг 9,000 төгрөг байлоо 10,000 ч байлоо. Айгуу гоё хөрхөн тогтдог. Айгуу чанартай дажгүй. Ингээд анх нөөрэ бодож эхэлж байгаа октод айгуу тохиромжтой. Тэгээ надад ч гэсэн болж байгаа. Хөмсөг сармасны сан, нүдний контур, ойр толгоор энэ Movie Queen-ийг хэрэглэж байгаа. Энэ миний хоёр дахь Movie Queen-ийн liner. Тэгээ энэ бас айгуу дажгүй санагддаг. Энэ нөгөө саяны сармасны будаг байгаа шүү дээ. Тэр нь бас контур гэдэг билээ. Би тэрийг ер нь энийг дуусгаар авъя гэж бодож байгаа. Энэ бас ер нь дажгүй боломжийн яг хуу жоохон арилчих гад байт юм билээ миний нүдэн дээр. Миний нүд ингээд тослогдсон юм аа гэдгийг сайн мэдгүй ямар ч гэсэн жоохон буучих гад байт юм. Буухгүй гэхдээ ингээд жоохон арилах гад байдаг. Уруул хүрээлэгч. Яа тэгээд that's it guys. Хайдад бас гоё үзмээр байгаа бичлэг байвал доор комментаар үлдээгээрэй. Тэгээд үзсэнд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцаая. Хүй. AB бит хоёрын бичлэгийг үзээрэй guys.